бичлэгэн дээр бичигдэж байсан жинхэнэ сүнснүүд гэдэг бичлэг заяа. Машин тавих боломжгүй хөлнөөс нэг татаад аваад байна. Hey guys, та бүхэнд анхааруулах нэг гоё мэдээ байна. За юу вэ гэхлээр манай Burger King маань амар зөв урамшуулт хөтөлбөр гаргасан байлаа. За тэр нь яадаг урамшуул вэ түмэ гэх юм бол штэ. Та бүхэн сонгогдсон ингээд багцнуудаас авна. Тэр багцаа авах юм бол хүрдээ ирүүлэх юм бол та бүхэн iPhone 17 эсвэл AirPod, PlayStation байдаг юмас амар зөв хонжрууд байгаа юм байлаа guys. Дуртай бургерээ идэнгээ та нар юм хожно гэж бодолтой guys. Юу гэсэн үг юм бэ? Хэдүүлээ яг одоо салбар руу н очиод өөрийнхөө ёндог харж үзье. Түмэгийн ёндоо ер нь ямар шоу юм байдгийг харъя тийм ээ. Ийм юм байдаг ахын шүү дээ. За ийм хоёр юм байгаа юм байна. За эндээ идэхээр сонгоч битээр. За тэгээд энэ дээр байгаа энэ багцсуудаас та нар сонгож авах юм бол энэ вилийг эргүүлэх нэг юм эрхээ авах нэ. Энд чинь шүү дээ ингээд ийм хонжрууд байгаа юм. iPhone 17 байна, Apple Watch байна, ухаалаг шил байна те. PlayStation гих мэтчлээ амар зөвүүн байна guys. Би бол энэ iPhone-ыг точичмаар байна. За хэдүүлээ pop socket хоцсон байна. За окей. Нэрээ бас Burger King надад амар зөвүүн бэлэг мэлэг явуулсан guys. Damn, that's crazy. Ёо энэ шилэн шүү дээ. За түмээ iPhone 17 хөрөхөд ёндоон жоохон дутчлаа. Тэгээд та бүхэнд бол хангалттай барыг таарах баха. Тэгэхээр guys та нар бүр яг одоо хэрэг одоо чадахгүй бол магадгүй маргааш гарч яваад Burger King дээр очиод тэр хүрдийг эргүүлээрэй guys. За юу. Энэ араа гал as always Burger King бол гал Burger King бол goated. I love Burger King. Нилээн дээр үе бичлэгүүд байгаа байхгүй юу? Нөгөө AI ашиглагдах боломжгүй нилээн realistic бичлэгүүд байгаад байгаа юм. Тэг бүр 2005 10 оны бичлэгнүүд байгаад байгаа юм. Тэгээд тэр сүнснүүдийг өнөөдөр хитүүлээ сайн харнаа те. Is this bullshit те? Энэ худлаа хүмүүс нөөсгөл нэрнгээсэл сүнснүүд бичигдсэн байна үдlээ харцгаая. Нэр удахгүй No Not November болох ч байгаа юм байна. Яаж тэснэ амсгаа. Би бараг 2 хоног тэсэхгүй хаа. Guys та нар хамгийн ихтэй хэдэн хоног тэсчихсэн бэ? No Not November. Би бол Max-та 5 6. За энэ сүнснүүдийн стори руу орохоос өмнө би та бүхэнд эхлээд өөрийнхөө сториг ярмаар энэ заяа. Би ингээд та нар бүр яг энэ өрөөнд болж исэн зэ. Бүр энэ өрөөнд болж исэн аимшигтай эвгүй явдлыг би та бүхэнд яг одоо ярьж өгөх гэж байна guys. Мэддэг байхгүй guys. Би ер нь энийг өмнө YouTube channel дээр ярьж исэн. Гэтэ дахиад ярьчих. Сүнсэнд харуулж исэн би. Яг энэ өрөөнд. Тэгээд яаж сүнсэнд харуулж исэн бэ гэхлээр би яг энэ хажуудлын орон дээр унтчихсан аахгүй guys. Яг өдрийн 1 цаг болж исэн. Тэгээд би ингээд унтчихсан аахгүй. Тэгээд унтчихсан чинь нэг мэдсэн чинь нүд ингээд онгоцсон. Йоо би дахиж ярьсан чинь хамаг би арцаагаад тэгээд ингээд сэрсэн чинь би хөлж чадахгүйсэн guys. Миний нүд онгоолттой би өрөөнд байгаа бүх зүйлийг харж исэн. Тэгсэн мөртлөө миний би хөдлөхгүй байсан. Өрөөгөө ингээд айдсан чинь миний өрөөний буланд хав хар амар туранхай фигюр байсан. Яг тэр үнцөд. Guys, I am not even joking. Бүр ингээд хитрхи өндөр болохоор толгоо нь ингээд таацсан тулаад ингээд далийцсан. Хитрхи урт болохоор таацсан толгоонд урцсан болохоор ингээд далийцсан. Ямар ч царай байхгүй зүгээр л юм хар figure. Oh my god guys, миний хамаг би арцаага чичигнээд байна. Нэр миний эвриг хардаа нөгөө ямар Maleficamo та бүхэн бас сүнсэнд харуулж исэн бол доор түгээ хуваалцаарай. Эсвэл та нарын айцыг би бас сонсомоор байна. За би ерөөсөө нэг юм аимшиг бичлэг хийж байгаагүй болохоор яг одоо ингээд та нартай юм аимшигын зураг харангүүт тэгээ би бас өрөөндөө ганцаараа болохоор жоохон айгаад байна. Жоохон balls чичгэн жин. Тэгэхээр guys маш сонирхолтой. Эхний бичлэг маань 1-2 хос ингээд нэг бичлэг хийж байгаа. Тэр бичлэгэн дээр нь юу гарч ийнэ гэсэн чинь бүх ингээд аяг тавг бүх юмнууд нь ингээд газар яагаад ч юм өөрөө унаад байсан заяа. Унаад газар унсан бүр зарим нэг тавг одоо юу гэдэг тэр нь ингээд газар унчаад тэр нэг хөдлөөдөөсөн. Тэгээ тэр 2 хос гайхсан. Хүүшээ. Яг юу болох нь энэ вэ? Яг яагаад энэ зүйл тохиолдсон вэ? Би газ Samsung 4 гаргаж ирээд бичлэгээ хийгээ. Тэр 2 хос бичлэгээ хийсэн. Тэгээ бичлэгээ хийсэн чинь ингээд хамаг юм ингээд унаал. Тэгсэн чинь ингээд хажуу натал нь найз залууны мөн нөхөрний мөн залуу хурж ирсэн ээ. Аяг тавгнуудаа буцаагаад ингээд хурааж байгаа. Аваад те өргөөд ингээд зэгцлээд авах гэсэн чинь oh my god guys. Энэ юу вэ? Нэг хүний царай яг нөхөрлөө хараа зогсож исэн. За энэ бол яг хөө нилийн дээр үе имчилэг байгаа юм. Бүр 10 жилийн өмнөх бичлэг байгаад байгаа. Тэр үед одоо AI-аар ингэж хийх боломжгүй байгаад байдаг. Тэнгүүд бас ингэж тухайн үеийнхаа нэг юм quality энтрийг харангууд яг л уцнаас бичсэн юм бичлэг байгаад байгаа байхгүй. Гэтэгөөсөө ялтчгүй жинхэнэ гэдэг тэгэхэд хэцүүлтэй гай сүнс бичлэгэн дээр гарлаа гэдэг зүйлийг байж болох уу? Гарлаа гэхдээ бүр улаанд сайн бүр ингэ сүнснийхэн царай бүтнээр нэгж гарч ирнэ гэж байх уу гайс. Надад бол setup шиг санагдаж байна. Аяг тавг ундаг хэсгийг яаж хүмүүс хийж болох вэ? Бүх аяг тавгнууд юм жижиг юм утаснууд уйцсан байж болох юм тий. Тэгээ
ширэнгүүр ингэж татаж унгаангуудаа тэгж хөдгөж болгол юм. Тэгснэ албаар юм муу quality-гаар бичдэг юм утсаар бичлэгээ хийнгүүтээ тэр нэг ингэж жинкнээсээ юм шиг санагддаг. Тэнгүүд босоод тэр ард байж байгаа сүнс нь болохоор зүгээр нэг найз нь мейкап хийсэн байж болох юм те. Тэгээ ингэ царайгаа ингэ бэлэн байлгаж идэв. Тэнгүүд нөгөө нэг бичлэг хийж байгаа хүн яг жинкнээсээ юм шиг худлаж үжилж байгаа юм шигтэй ингэ ангуудаа ингэ цаашаа зогтжиж болох юм. Ер нь бол тухайн үед гэхдээ би яг энэ 10 жилийн өмнө бичлэг үзсэн бол хөтлөө айх л байсан баг. Тийм яг жинкнээсээ итгэх л байсан баг. Та нар юу гэж бодож байгаа юм стөрүүлдэг. Гэтэ guys сүнс харах тийм муу зүйл гэж юу? Сүнс харахыг хүсдэг юм байна уу? Жишээ нь би бол харахыг хүсдэг. Би бүр амар хүсдэг. Жинхэнэ амьдрал дээр ингэ сүнс хурж ирээд надтай ингэ юм яриасаа гэж би өөрөө мөрөөддөг шүү дээ. Ингэ ямар ч заваа аимшигтай сэрэт тавьсан юм зүгээр хурж ирээ. Яа уусаа хоми гэдэг юм ирүүл юм ярих байхаа надтай. Эсвэл би зүгээр ганцааргаж байгаа юм биш. Чи сонирхолтой үздэг guys зүгээр ингийн амьд хүмүүстэй найзлах чинь бас тэгээд одоо модноос гарч штэ. Ихэнх тийм догшин сүнснэр өөрийгөө өснийг мэддгүү гэдэг жагаан заяа. Тэнгүүд энэ хоёр хосыг авч үзэх юм бол магадгүй тэр сүнс нь эсвэл тэр эмэгтэй эмэгтүүний сүнс байсан тэр эмэгтэй тэр байранд өмнө амьдардаг байсан байж магадгүй те. Тэгжсэн өөрийнх нь ерөөсөө нэг төсөөлөж хүсээгүй тийм аргаар нас сурцсан болохоор дараа нь ингээд байранд нь ирсэн бүх хүмүүсийг ингээд одоо хөөх гээд айлах гээд оролцож исэн байж магадгүй те. Ер нь typical aimшин кино шиг тийм юм байж болох юм бол өгсөн таам гарч ирж байна. За дараагийн нь болохоор ингээд нэг хідэн групп найзуудтай ингээд сайхан шоу утчаад тэгээд нэг машинтай найз за би ирүүлээрээ та бүгдийг гэрт чинь ингээ хөргөж өгөө гэдэг явж ижилээ. Тэгээд машиндаа тэгээд гоё те халдсан хүмүүс чинь яаж зүгээр ингээ чимээгүй харихав ингээл гоё бичлэг хийгээл машиндаа амар чанга дуу муу сонсоол ингээл амар гоё бичлэг хийгээд явж иваа. Тэгсэн чинь замын гол ингээд нэг юм одоо хүн гэх юм уу юу нэг юм ингээ зогсож иж таардаг. Тэнгүүд машинтай явж исэн тэр найзууд тэр зүйлийг мөрөгдөг. Тэр хүн юм уу юу юу нь ойлгохдаггүй нэг зүйлийг мөрөгчдөг. Тэгэл хүүшээ гамбаа чи яаж байгаа юм бэ анда чи хүн дайрчлаа штэ гэж гараал ингээл орсон чинь машины доор хинч байхгүй, машины ард чинь байхгүй, хинч дайруулаагүй, юуч дайруулаагүй, амтнч байхгүй, шууч байхгүй, микробч байхгүй. Тэгээ сая яг юу байсан бэ? Бичлэгээ шүүгээд үзсэн. Бичлэгэн дээр нэг юм байгаад идэг. Энэ яг юу юм бэ гэдэг тэр амар гайхсан. Энэ болохоор 2004 оны 6 сард бичигдчихсэн юм бичлэг юм билээ. Тэнгүүд бас яалч нэлээ хуучин бичлэг болчиход байдаг. Тэнгүүд яг бас харангуут амар юм. Нарийн ширийн эдит байхгүй. Гэтэ бүр ингээд ерөнхий юм vibe ч үгүй юм уу. Тэр зүйл бүр амар юм жинхэнэ санагдаад байгаа байхгүй. Яалтчгүй л ингээд нэг зүйл зогсож исэн. Тэр зүйлийг дайрсан юм шиг болсон ихтэй дайрагдаг. Машины доор нэг юуч байхгүй байжсэн байхгүй юу? Уул нь бол guys юуч байгаагүйсэн. Тэгсэн чинь яг камерны яг нэг сүүлийн секундэд нь юу бичигдсэн гэж guys. Йоо нэг яцаа. Нэг юм сонин царай ч юм уу. Энэ яг юу вэ guys? On a scale 1 to 10 та нар 1-ээс 10-д хэрэг юу вэ? За тэгэхээр дараагийн бичлэг нь болохоор 2004 онд бас бичигдсэн нэг юм бичлэг юм байна. Яасан бэ гэсэн чинь нэг хоёр найз заяа нэг хоёр дебил найз нураагдаад удаж байгаа нэг юм барилганы балгас дээр очиж ингээд бичлэг хийхээр болсон л гин л дээ. Тэр үед одоо тэгэж явах нь амар модонд ордог байсан үе юм бах оо. Тийм тэгээд юу ч гэсэн тэгээ явж исэн чинь юу харсан гэж? Yes. Мансүнс залуу харсан. Мансүнс залуугийн нэрийг Жоржо гэдэг. Бичлэгээ хийжсэн чинь яг ингээд цаана нь хальт ингээд нэг юм хүн алхаж байгаа нэг харагдаж байгаа. Ер нь бол бүр яг сүнс ингэж бүр нэвт харагддаг. Ер нь кинонд дэр гардаг тийм сүнс. Энийг бол би бол жинкнээсээ л яг хуурч гэж бодож байна. Яг бол сүнс яг жинхэнэ амьдрал дээр нэг юм see through биш хаа. Яг ингээд хажууд яг л нэг адилхан түмээс суудсан юм шиг харагдах байх. Миний бодлоор бол энэ яалтчгүй fake гэж бодогдож байна. Та нарт бас юу гэж бодогдож байна? Та нар сүнсийг ингээд жинхэнэ юм хүн шиг харагдах байсан байх гэж бодож байна. Эсвэл яг зүгээр юм кинонд дэр гардаг шиг ингэж нэвт юм харагддаг юм сүнс. Тэгээ энэ бичлэгэн дээр бол яг нэвт харагддаг юм сүнс яваад байгаа юм л та. Тэгээ энэ бол яг эдитэлцэн л гэж бол би бодож чинь. Тэгээд бичиж байгаа хүн ч гэсэн нэг тийм хангалттай реакт өгөхгүй байгаа болохоор I don't think it's real. Хаяа бидний нүдний өмнө яг болдог зүйл бидний хамгийн анзаарах боломжгүй зүйлүүдийн нэг байдаг гэх нэг тийм юм байдаг байхгүй юу? Тэгсэн чинь дараа шинэ бичлэг дээр яг л нэг тийм юм болоод байгаа. Тэгсэн чинь яасан бэ гэдгсэн чинь Японд гэртээ угаалгын машин тавих боломжгүй хүмүүс ингээд заавал юм угаад юм том бэлэн юм угаалгын машинтай газар руу очиж юмаа угаадаг тийм газар байдаг. Тэгээ тэнцээ нэг гар юмаа угаагаа зогсоод тэгээ уцаар яриа зогсож ижилтэй тэгсэн чинь хажууд нэг юм урт хар үстэй янжмаа маань сууж исэн. Тэгээд янжмаа бол айгүй мундаг хүүхэн ягаад гэвэл тэр зүгээр л сууж чаддаг. Тэрний attention span нь та нарыг шиг юм богино хугацааны биш ягаад гэвэл янжмаа ерөөсөө reel болон TikTok эсвэл short form content ерөөсөө үздэг болохоор зүгээр төвлөрөө сууж чаддаг заа юу. Тэгээ манай янчка зүгээр сууж исэн. Тэгээ мань хүн уцаар ярьж яасан. Тэгээд уцаар ярьж байгаа манай банд урдуур нь ингээд явсан чинь янчка ягаад ч юм алуу болцсон тийм хаашаал болцсон бүүм мэт. Тэгээ гол нь мань уцаар ирж байгаа хүн хажууд байсан янжмаага анзаарахгүй байгаа юм зөв. Энэ бичлэг ер нь бол жинхэнэ баха guys. Тийм. Сүнс бүр яг энэ бичлэгэн дээр нэрнгээсэл байсан байх гэж би бол бодож байна. За дараагийн бичлэг гэх юм бол офис дээр жоохон илүү цагаар ажиллачий гэж шийдсэн нэг юм амар мундаг эмэгтэй бүсгүй байна. Тэгээд бүх хүмүүс гэртээ харьцсан байхад энэ бүсгүй ажиллаа хийгээ сууя гэхээр шийдсэн. Тэгсэн чинь яасан? Oh my god. За ингээд ард нь ихлэ нэг юм унж байгаа заяа guys. Тэнгүүд ингээд дахиад баах юмнууд хөдлөөд унж манаад ингэж байгаа. Йоо тэгснэ ингээд хардаа айгаад унсан чинь хөлөөс нэг юм татаад аваад явцсан. Харанхуул. Тэгээд тэр эмэгтэй дахиж хизээч олдоогүй гэж заяа.
За тэгсэн сүүлийн бичлэг нь болохоор ингээд нэг юм стрим хийдэг Япон залуу байж таарч л дээ. Тэгээ манайм зүгээр лайв хийгээ сууж исэн чинь бүх хүмүүс чатанд тэр нь чиний ард нэг юм байна, чиний ард нэг юм байна, чиний ард нэг юм байна гэдэг дэж л дээ. Тэгсэн чинь манайм гайхаад юу яа guys та нар юу биш ээ. Миний ард юу байгаа? Миний ард юу ч байхгүй гэдгсэн. Тэгсэн чинь чатнууд нь no bro чиний ард нэг юм сая хөдлөө дайсан bro гэдгсэн. Тэгтээ манайм итгэхгүй хിവэрэ байж байгаад яг ингээд эргээд харсан чинь юу ч байгаа. Эл манайм ярьдаг юм а яриад байж исэн чинь артлах хаалга нь онгоож ирсэн guys. Тэгээд онгоож байгааг ингээд анзаарахгүй байж явж байгаад ингээд гинт эргээд харсан чинь нэг жоохон онгооцсон байсан. Тэгсэн чинь шкаф нэг яатсан байсан бэ гэл ингээд онгоолгол. Тэгээ ууг нь ч яг юм байхгүй л байгаа даа юм л та зүгээр ер нь шкафтыг нь хаалган зүгээр онгоогоол жүжиглэлт яваад байгаа юм шиг л надад санагдаж байна. Мэдгүй ер нь бол fuck шиг л үнэртэж байна. Та нар юу гэж бодож коммент дөрүүлдэгээрэй. За тэгэхээр өнөөдрийн маань дугаар нэг иймэрхүү бичлэг болж дууслаа. Тэгээд та бүхэн таалагдсан байх гэж би найдаж байна. Амар эвгүй дугаар боллоо. Би энэ бичлэг бас хийж явахдаа зарим бичлэгнүүдээс нь өөрөө жоохон чихүүдс аваа жоохон айгаад ингээд жижигнэлээ. Тэгээд эвгүй идэх юм байна. Тэгэхээр та бүхэнд бас аимшигын нэг ийм эвгүй тим сторинууд бас байх юм бол те бас та нарын бас нэг ийм эвгүй мэдэрж исэн ч юм уу бараг харж исэн ч тим стори хэрэг байх юм бол коммент дөрүүлдэгээрэй. Хэдүүлээ бас тэрийг гоё уншицгаая тийм ээ. Уншаад гоё бас дараа нэг бичлэг хийцгээе. And see you on the other side. Bye. Bye. Bye.